Нарны хамгаалалтаа хэрхэн сэргээх талаар мэдээлэл хуваалцж байна. Бид өдөр бүр нарны цэцэд өрхөж, нарнаас хамгаалах нь чухал гэдгийг мэддэг. Нарны цэцний арсыг хитийн ан туянаас хамгаалах, улмаар хөргөчлөлтийн эсрэг нөлөөллөөс хамгаалах цорын ганц арга зам юм. Нарны цэцний өглөөд хүрхснээс хойш шууд үйлчилж, нарны хүчтэй туяатай тэмцэж эхэлдэг бөгөөд хэдэн цагийн дараа л гэхэд үйлчлэг нь буурч эхэлдэг байна. Бодит байдал дээр нарны цэц нь хөлс, тослог, масаг болон хувцснаас үүссэн үрэлтийн улмаас цаг хугацааны явцад живд бус болдог тул дахин түрхэх нь чухал юм. Эмнэлзэн судалгаагаар нарнаас хамгаалах тусыг зааврын дагуу өдөр бүр тогтмол хэрэглэх нь арсны хорт хавдраар өвчлөх эрсдлийг эрс бууруулдаг болохыг харуулсан. Тиймээс 2 цаг тутамд нарны цэцээ сэргийт түрхэх хэрэгтэй. Гэхдээ нүрээ будсан үед будган дээрээсээ нарны цэц түрхэх нь тийм ч амархан байдаггүй. Нарнаас хамгаалах тусыг нүүр будалтан дээрээ хэрхэн дахин түрхэх талаар мэргэжлэнүүдийн зөвлөгөөг хүргэж байна. Нарнаас хамгаалах тусыг сонгохдоо хэд хэдэн үндсэн шин чанаруудыг анхаарч үзэх хэрэгтэй. Үүнд хэмжээ багтаа сонгох. Нарнаас хамгаалах тус сонгохдоо хөнгөн найрлагатайг сонгороо. Зөөврийн байх. Таны гар цүнхэнд багтахаар SPF шүршигч гэх мэт жижиг бөгөөд авсаархан байх хэрэгтэй. Хамгаалалт өндөр байх. SPF өндөр байх тусам дахин хэрэглэх шаардлага багасдаг. Зур давхарга болонд нүүр будалтанд зориулсан хамгийн багадаа SPF 30-та нарнаас хамгаалах тусыг сонгороо. Өргөн үрээний байх. Хит ягаан туяаны арсны хөршөлттэй холбоотой 2 төрлийн хит ягаан туяанаас хамгаалах шаардлагатай байдаг. Таны нарнаас хамгаалах тос нь шошин дээрх өргөн үрээний гэж хайж, таны арсыг аль алинд нь хамгаалж байгаа эсхийг нь шалгаарай. Арсын дээлтэй байх. Арс бүр өөрийн гэсэн өвөрмц онцлогтой байдаг тул нарнаас хамгаалах тосыг таны арсны төрөл тохирсон эсхийг шалгаарай. Эдгээр нь таны нүүр будалтанд илүү сайн үр дүн өгөхөд туслах болно. Тухайлбал хэрвээ та хуурай арстай бол тэжээлэг найрлагатай нарнаас хамгаалах тусыг сонгох, батгтаа өртөмтгий арстай бол тослохгүй SPF-ийг сонгох хэрэгтэй. Нарны цэцийг нүүрний будалтан дээр хэрхэн сэргээж түрхэх вэ? Нүүрний будгаа муухай болголгүйгээр нарны хамгаалтаа сэргээцгээе. Нарнаас хамгаалах тоснд лосьон, тос, гэл, шүршигч, нутаг гэх мэт янз бүрийн төрөл байдаг. Найрлага бүр өөрийн гэсэн давуу талтай бөгөөд та арсны төрөл, нөхцөл байдлыг шалтгаалan өөр тохирохыг сонгох боломжтой. Үүнд нэгдүгээрт нь спонж ашиглан түрхэх. Өөрийн өдөр тутамдаа хэрэглэдэг тусаа ашиглан нарны хамгаалтаа сэргээх хамгийн хялбар арга бол тосоо товшиж шингэх явдал юм. Нарны цэцээ гар дээрээ тусаагаад нүүр будалтын спонж ашиглан баг багаар авч товших байдлаар түрхэх хэрэгтэй. Хоёрдугаарт нь нарны хамгаалтын шүршигч хэрэглэх. Нүүрнээсээ 15-аас 20 см-ийн зайд нүдэн анж байгаад зэт хэлбэрээр нүүр рүүгээ жиг цацаж хэрэглэнэ. Гараараа хүрэх шаардлагагүй. Агаарт өөрөөр нь 1 минут хатах хэрэгтэй. Эдгээрийг нүүр, үс, хүзүү зэрэг хүрхэд хэцүү хэсэгт хэрэглэхэд хэлбэр бөгөөд гадуур гарахдаа дахин түрхэхэд тохиромжтой. Шүршигт нарны тусыг хэрэглэхийн өмнө сайтар сэгсрэх хэрэгтэй. 3-дугаарт нь нарны стик ашиглах. Нарны хатуу стик нь арсанд шууд наалдаж хамгаалтын бат бөх бүрхүүлийг үүсгэдэг бөгөөд гадуур явж байхдаа гар хүрхгүйгээр түрхэхэд хамгийн эрүүл ахуйн шаардлагад нийцдэг юм. Нүүрний будган дээр нарны цусан стикээр хамгаалтаа сэргээхдээ хамгийн түрүүнд будг нь мат эсвэл чигшүүлэгчтэй эсхийг анхаараарай. Хэрвээ мат төсгөлтөө бол нарны цусан стикээ мөн мат байдлаар нь сонгол нүүрний будагт нь илүү цэвэрхэн үлдэх болно.
Нарны цусын стикээ шууд будагтай нүүрэн дээрээ түрхэж эхлэхээс өмнө цэвэрхэн гаран дээрээ түрхэж баг зэрэг халааснаар нүүрэн дээрээ илүү жигд будгийгт нь хөдлөхгүй түрхэгдэж чадна. Амар эрүү хүзүү гэх мэт хүрхэд хэцүү хэсгүүдэд ч хялбар хүрч түрхэх боломжтой бөгөөд хаанч авч явахад хэлбэр тул нарны цусан стик хэрэглэх нь илүү хэлбэр байх болно. Тэрүүн газар байж байгаад нүүрнийхээ төв хэсэгт гадагш чиглэл 3-4 удаа давхарлаж шудаж түрхэх хэрэгтэй. Дөрөвдүгээрт нь нарнас хамгаалах кушн хэрэглэх. Энэ нь хөнгөн бүцтэй бөгөөд хэрэглэхэд хэлбэр нарнас хамгаалах кушн тос нь өдрийн турш нарны хамгаалтаа сэргээхэд төгс тохирох юм. Яг л будгаас сэргээж буй мэт хялбар байх бөгөөд будган дээрээсээ жиг товшиж түрхэж өгнө. Мөн нунтаг хэлбэрийн нарнас хамгаалагчийг ашиглах боломжтой. За нарны цэсийг дахин түрхэх зөв аргын талаар танилцуулъя. Нарны цэсийг түрхэхдээ илүүдлэх хөлс тосыг салбайтыг эсвэл тос арчиг цаасаар зөөлөн дарж шингээж аваарай. Арсан дөрөлт үүсгэж арсыг чочроож болчихгүй тул хит хүчтэй үрхээс болгоомжлох хэрэгтэй. Хацар эрүүний шугам, хамар, хүзүүний өндөр цэгүүд гэх мэт жигд бус түрхтэй хэсэгт онцгой анхаарлаа хандуулна. Нарны цэс хангалттай хитийн анх туянаас хамгаалахын тулд зөв хэмжээгээр түрхэх нь чухал юм. Тиймээс бүтээгдэхүүний шошгон дээрх заасан хэмжээг хэрэглэнэ. Нүүр будалтай арилгах шаардлагагүй. Зүгээр л нарны цэсийг дахин түрхэнэ. Хэрв та нүүр будалтын үрчлээ үүсгэхэд санаа зовж байгаа бол дараах зүйлийг анхаарч үзээрэй. Үүнд үрэлтийг багасгах. Нарны цэсийг хит хүчтэй үрэх нь зөвхөн арсыг чочроохоос гадна нүүр будалд үрчлээ үүсгэхэд хүргэдэг. Арсандаа зөөлөн хурц үрэлтийг аль болох багасгахад анхаарлаа хандуулаарай. Тос сүүний төрлийн нарны цэсийг бага хэмжээгээр түрхээрэй. Тос эсвэл сүүний төрлийн нарны цус хэрэглэх үед хит их хэмжээгээр түрхэх нь нүүрэнд өрчлөө үүсгэхэд хүргэдэг. Байгалийн өнгөлөг байдлыг хадгалахын тулд нэг дор бага хэмжээгээр түрхэж арсны байдлыг шалгаж байгаарай. Зөв хэмжээгээр түрхэх нь хамгаалтын үр дүнг 2 дахин нэмэгдүүлдэг. Таны амьдралын хэв маяг болон нүүр будалд хийдэг хэсгээс үл хамааран зөв төрлийн нарны цэсийг сонгох нь өдрийн турш хит ягаан туянаас хамгаалахад хэлбэр болгоно. Урт хугацааны гадаа өнгөрүүлсэн өдрүүд. Энэ өглөө нарны цэсийг тогтмол түрхэх хэрэгтэй. Хит ягаан туяа хүчтэй байдаг өдрүүдэд SPF болон pH өндөр үзүүлэлттэй нарны цэс сонгож шаардлагатай бол малгай эсвэл шүхэр хэрэглэхийг зөвлөж байна. Гэртээ өнгөрүүлсэн өдрүүдэд хит ягаан туяа цонхны шилэнд нэвтэрдэг тул гэр дотор өнгөрүүлсэн өдрүүдэд ч өглөөнөөс эхлэн нарны цэсээ түрхээрэй. Гэр дотор бага хөдөлгөөнтэй байх нь хөсний нөлөөллийг бууруулдаг бол дэлгүүр хэсэх эсвэл бусад ажил хийхээр гарахдаа дахин сэргээ түрхэх нь зүйтэй юм. Нарнаас хамгаалах тос нь арсны хорт хавдар, хөгшрөлт, тэр дундаа нарийн өвчлөөс, арс унжих, нөсөө толгой бүсгээс урьдсан сэргийлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг. Арсын арчлах хамгийн чухал аргуудын нэг бол нарнаас хамгаалах явдал юм. Анхааран сонссон та бүхэндээ баярлалаа.